Оройн төргөө үзэгчтэй TV7-гийн мэдээ эхэлж байна. Мэдээ ол баримт бид баримтыг баталгаажуулна. Манай өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр өнгөрсөн онд 2 хэрэг тутмын нэг нь авилга албан тушаалтай холбоотой байжээ. Хөгжлийн банкнд нэр холбогдсон 10 хүнийг шүүхээс яллагдагчаар татаад байна. 1.4 их найт төгрөгийн гадаад зээлийн үлдэгдэлтэй 73 аж ахуй нэгж байна. Өнгөрсөн сард 43.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 545 зээлдэгчид олгожээ. Оюутан цэргийн бүртгэл эх сарын 1-ээс e-Mongolia системээр явагдана. Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан шүүхээс 10 хүнийг яллагдагчаар татжээ. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн эрхийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хилцээний дарга Баяр Жаргал өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөгжлийн банктай холбоотой нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн аваад өнөөдрийн байдлаар нийт 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Батбаяр, Мөнхбаяр, Ариун болт, Чойжил Жалбуу, Шинбаатар Инхбат, Баатар Билэг, Ууган Баяр Дэлгэр сайхан эдгээр хүмүүст яллагдагчаар татах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад байна. Мөн мөнх төрд холбогдох шүүх хурал өнөөдөр тавлагдаж боллоо. Харин Мөнхбатад холбогдох яллагдагчаар татах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн боловч шүүх хуралдааны явцад өчигдөр яллагдагч Мөнхбатын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг дахин татгалзсан асуудлыг хөндөж тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр хойшилсан байна. Нийслэлийн прокурорын газраас Бат Эрдэнэд холбогдуулан яллагдагчаар татах цагдан хорих арга хэмжээг авах санал ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-ийн 9-р зүйлийн 1-р хэсгийн 1-2-т зааснаар гэрчийг дарамтлах, сүрдүүлэх, үндэслэл бүхий баримт байгаа гэсэн үндслээр уг санал ирсэн шүүх уг үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзсэн байна. Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж Бат Эрдэнэд Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Шүүх эрхээ зөвлөлөөс шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Тодорхойлбол 2 хэрэг тутмын нэг нь авилга албан тушаалтай холбоотой байна. Мөн хүчингийн хэрэг, зарлингийн хэрэг, авилгын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өссөн байна. Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 10.4%-аар, ялц шийтгүүлэгчдийн тоо 15.9%-аар тус буурсан байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гин буруутай гэж үзэн 13,093 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гин буруутад тооцож 12,163 хүн 2 хуулийн этгээдэд ялц шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Мөн 1560 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнцэх арга хэмжээ авсан байна. Шүүх эрхээ зөвлөлийн мэдээлэлээр 2021 онд хүчиндх заллах гэмт хэрэг өссөн байна. Шийтгэлээс чөлөөсөн иргэдийн зөрчлийн төрлөөр нь харуулбал 394 буюу 35.9% нь зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-р зүйл заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг журмыг зөрчсөн зөрчил эзэлж байгаа бол 488 буюу 44.5%-ийг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийг үйлдсэн хүмүүс энэ зөрчилд хамрагдаж өршөөгдсөн байна. Мөн 9.8%-ийг танхаарах зөрчил эзэлж байна. Шүүхээс торох ялаар шийтгүүлсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 4.2%-аар өсжээ. Тодорхойлбол 2021 онд шүүхээс нийт 6179 хүнд торгуул ноогдуулсан бол 2 хуулийн этгээдэд нийт тустай ажил хийх арга хэмжээ авчээ. Нийт 9 тэрбум 568 сая 941 мянга 330 төгрөгийн торгуул ноогдуулжээ. Гэмтэргийн улмаас учирсан хохирол 2021 онд гарсан үзүүлэлтээр 15,869 хүн 592 төрлийн болон төрийн бас байгууллагын нийт хохирлын хэмжээ мөнгөн дүнгээр 82.1 тэрбум төгрөг 523 хүн амнасаа алдсан бол 7177 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Мөн төрийн албаны 306 хэрэг маргааныг шүүхээс шийдвэрлсэн байна. Маргааны дийлэнх нь ажлаас чөлөөлөхтэй холбоотой байжээ. Түүнчлэн нийгмийн даатгалтай холбоотой 50 хэрэг маргаан шийдвэрлсэн ч өмнөх оноос өссөн байна. Гэсэн ч зарим хэргийн маргаан буурсан байна. Иргэний бүртгэл, татвар, ашигт малтмал, тусгай зөвшөөрлөлтэй холбоотой маргаан өмнөх онд буурсан байна. Төрийн албаны 306 хэрэг маргаан шийдвэрлсэн нь өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй байна. Энэ маргааны дийлэнх нь ажлаас чөлөөлөхтэй холбоотой байжээ.
За иргэний эрх шүүхүүд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж байгаа маргааны дийлэнх хувийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа маргаан. За онцгой ажиллагааны дотор ажилласан жил тогтоосон маргаан нь бол нэлээдгүй хувийг бол эзлэж байгаа. Тэгэхээр тухайн тайлан хугацаанд ажилласан жил тогтоосон маргаан 45%-аар буюу 5,000 гарын эргээр бол буурсан нь иргэний эрх шүүхүүд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж байгаа хэрэг маргаан бол буурахад нөлөөсөн байна. За гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж байгаа хэрэг тодорхой багагүй хувиар бол буурсан 0.9%-аар хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлсэн хэрэг маргаан 0.3%-аар бол тус буурсан дүнтэй байна. Иргэний хэрэг маргаан 14.4%-аар буурсан ч за тайлан хугацаанд зарим хэрэг маргаанууд бол өссөн байна. За тухайлбал худалдаа авах гэрээтэй холбоотой маргаан 7871 хэрэг хянан шийдвэрлсэн өмнөх оноос 303 хэрэгээр буюу 4%-аар өссөн. За банкнаас олох зээлтэй холбоотой банк ус санхүүгийн байгууллагаас олох зээлтэй холбоотой маргаанууд бол өссөн дүнтэй байна тайлан хугацаанд. За тухайлбал банкнаас олох зээлтэй холбоотой 3582 хэрэг маргаан хянан шийдвэрлсэн өмнөх оноос 666 хэрэгээр буюу 22.8%-аар өссөн. За банк ус санхүүгийн байгууллагаас олох зээлтэй холбоотой 3600 хэрэг маргаан хянан шийдвэрлсэн өмнөх оноос 397 хэрэгээр буюу 15.2%-аар өссөн байна. Авилгын гэмт хэрэг бүхэлдээ өсөлттэй гарсан байна. За хоёр хэрэг тутмын нэг нь авилга албан тушаалаа ашигласан хэрэгээр шүүхэд шийдвэрлэж байжээ. Түүнчлэн нийт ял шийдгүүлсэн 11263 хүний 23.6% нь өмнө нь ял шийдгүүлж байсан байна. Мөн 190 хүн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж шийдвэрлсэн байна. Ахмад насны тухай хуульд заасны дагуу нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зөвлөгөө өгөх үйлчилгээ, явуулын үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх ёстой. Тэгвэл 2022 оны байдлаар дээрх 3 төрлийн үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх 50 орчим байгууллага магадлан итгэмжлэгдсэн байна. Ахмадуудад учирдаг асуудлыг нийгмийн халамжаар шийдэх боломжийг түрүүс ахмад насны тухай хуулиар зохицуулсныг тэр бүр ахмадууд мэдэхгүй байна. Хууль заасны дагуу нийгмийн халамжийн сангаас ахмад настанд үзүүлдэг зөвлөгөө өгөх үйлчилгээнд ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх багтдаг. Харин явуулын үйлчилгээгээр ахмад настанд ус түлш, хүнс бэлтгэх, угаалгах цэвэрлэгээ хийхэд туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахар тусгажээ. Мөн ахмад насныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн эсвэл төр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах гэсэн 3 төрлийн үйлчилгээг эрх бүхий аж ахуй нэгж төрийн бус байгууллагаар дамжуулан үзүүлдэг юм а. Хамгийн гол нь чухал асуудал бол ахмад насны тухай бие даасан хуулийг 2017 онд гаргасан байна. Тэгэхээр ингэж ахмад насны тухай гэсэн бие даасан хуультай улс орнууд тийм олон биш байдаг. Энэ хууль гарснаар бол ахмад насны эдлэх ёстой эрх, хөдөлмөрлөх, эрүүл мэндэд хамгаалуулах, ажил хөдөлмөр эрхлэх гэсэн олон асуудлуудыг энд тусгасан юм маш том хууль гарсан байна. Тэгээ энэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын засгийн газраас ахмад насны хөгжил хамгааллын хөтөлбөр гэж том хөтөлбөр баталсан. Тоноодлон. Тэгээ энэ бол ерөөсөө энэ ахмад насны хамгаалах тийм ээ хөгжүүлэх энэ чиглэлээр зөвхөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам биш ахмадын холбоо биш энэ ерөөсөө бүх иргэд аж ахуй нэгж байгууллага төр олон нийтийн байгууллагуудын оролцохоор үүргийг зааж өгсөн ийм том хөтөлбөр байна. Өөрөөр хэлбэл бие даасан хуулийг хэрэгжүүлэх зорилготой байх нь шүү дээ. Нийгмийн халамжийн тухай хууль бол манай салбарын үед бол нийгмийн халамжийн тухай хууль болон дагалдах том 6 том хуулийн хүрээнд бол ажил үйлчилгээгээ явуулдаг байгаа. Үүний нэг том хууль нь бол ахмад насны тухай хууль байгаа. Энэ ахмад насны тухай хуульд 2017 онд бол энэхүү ахмад настанд үзүүлэх үйлчилгээний шин төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх гээд томьёолж оруулсан. За үүнд бол нэгд нь бол өдрийн үйлчилгээ, хоёрд нь зөвлөгөө өгөх үйлчилгээ, гуравт нь явуулын үйлчилгээ гэсэн юм 3 төрлийн шин төрлийн үйлчилгээг нэвтрүүлж ахмад насныхаа өдрийг зөв боловсон өнгөрүүлэх тийм ээ тэдний ажил мэргэжлийн үйлчилгээг нь хооронд нь туршлага солилцуулах гэх мэт дэмжихийн тунд эдгээр 3 үйлчилгээг бол нэмж оруулсан байт юм аа. Энэхүү 3 төрлийн үйлчилгээнийг бол орон нутгийн төсвөөс санхүүжилдэг байгаа. За тэгээд 2022 оны байдлаар бол нийтдээ нэг өдрийн үйлчилгээнд бол 18, за зөвлөгөөх дээр бол 4, явуулын үйлчилгээнд дээр 1 гээд нийтдээ давхарцсантайгаар нэг 50 орчим байгууллага, аж ахуй нэг төрийн бас байгууллагууд энэхүү үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх гээд зөвшөөрөл авсан магадлан итгэмжлэгдсэн байна. Хуулийн дагуу ахмад настанд өдрөмжүүлэх үйлчилгээ үзүүлэх төвүүд аймаг 4 бүрт байх ёстой. Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж болон үйлчилгээ, дэмжлэг,
хөнгөлөлтийн хэрэгжилтийг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар хилтэцээс сум хорооны халамжийн асуудал хариуцсан мэрэгжилтэн ханган ажиллах үүрэгтэй байдаг. Ийм дахамдууд харьяас сум хорооныхоо нийгмийн ажилтнтай уулзаж нийгмийн халамж үйлчлэгээнд хамрагдах боломжийг судалж мэдэх хэрэгтэй байна. Энэ үйлчлэгээ бол мэдээж төрийн үйлчлэгээ бол тасралтгүй явах ёстой. Тэгээ энэ үйлчлэгийг явуулахын тулд бид нарт бас нөгөө тодорхой төсөв санхүүжилт гэдэг болохоор манай аймаг дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар хэлтсүүд бол энэ үйлчлэгийг сонгон шалгаруулах ажил нь бол одоо л явагдаж байгаа. Энэ сартаа багтаад бол ажил үйлчлэгийн чигдэрнэ. Ер нь энэ үйлчлэгээ маань өөрөө одоо та бодоо сая шинэ жил бол цагаан сар шинэ жил гээл өвлийн хөхөө үтнэр ингээл ахмадууд маань ингээд бүр тэр холоос юм ингээл бөөгнөрөл ингээд ахын цохимжгүй байдаг. Нэг жоохон хавар налаагаал өдөр нурцаал ийм үед бол ахмадууд энэ үйлчлэгээнд илүү төлхөө хамрагддаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо сая цагаан сар боллоо. Одоо ингээл 3 сар болоод ирэхэд л энэ үйлчлэгээ маань ерөөхдөө чигдрээд явнаа л гэсэн үг байхгүй юу. Ахмадуудад тулгардаг нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг хуулиар зохицуулсан байдаг. Хууль заасны дагуу ахмадууд ямар халамж үйлчилгээг төрөөс авах ёстойг та бүхэндээ хүргэлээ. Төгсгөлд нь хэлэхэд ахмадуудын сэтгэл санааг өргөх халамж үйлчилгээ үзүүлэх тал дээр төрөхийн өмнө үр хүүхэд асран хамгаалагчид анхаарах шаардлага бий. Ер нь өнөөдрийн ахмад насны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн тусламж үйлчилгээг үзүүлэх тэдний амьдралын чанарыг сайжруулах асуудал нь залуус бидний үүрэг юм а. Өчигдөртгүй хүн гэж байхгүй учраас ганц ахмад наснуудын тулгамдсан асуудал гэж бодлогүй нийгмийн асуудал гэж харж энэ чиглэл рүү улам бүр анхаарах хэрэгтэй байна. Одоо үзэгч та бүхэн зарим мэдээллийг хураан гол өргөж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтээс энэ сарын 4-өөс 18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол мэдээлэл хүлээн авч нийт 71 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 14 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийг хэрэг нээж, 10 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийг хэрэг нээхээс татгалзах саналтаагаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 576 эрэгт мөрдөн байцаалтай ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 556 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн 7 хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад 8 объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ. Төгжрөл арилгах зорилгоор зах худалдааны төвүүдийг хотоос нүүлэх болжээ гэх мэдээлэл гарсан. За тэгвэл энэ нь судалгааны төвшөнд байгаа ажил гэдгийг албаныг сурвалжууд мэдээллээ. Тодруулж хэлбэл төгжрлийг бууруулах үндэсний хорооноос бүх чиглэлд судалгаа хийхийг үүрэг болгожээ. Үүний нэг хэсэг нь захуудыг хотоос гаргавал ямар үр дүн нөлөөлөл үзүүлэх тухай судалгаа байсан байна. Тиймээс албан ёсоор нүүлэх тухай саналыг хотын захиргаанаас гаргаагүй гэдгийг мэдэгдлээ. Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүүхэд гэмт хэрэг үйлдэж 1365 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 7% буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5% өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 1-р сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагад 2021 оны 1-р сараас хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтний оронтоо нэмэгдэж албан хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэл нөхцөл байдал байгаа. Хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбонцуучлах, сум дүүргийн хамтарсан баг нутаг дэвсгэрийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтстэй хамтран хүүхэд гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг бүртээмжтэй үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үндэсний аудитын газраас 2021 онд танилцуулсан засгийн газрын шугамар хандивлагч орон олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн ашиглалт болоод үр дүн сэдвт 2018-аас 2020 оныг хамарсан тайлан гаргасан. Манай улс 1991-ээс 2020 онд хандивлагч орон олон улсын байгууллагатай 267 гэрээ байгуулсны дүнд нийт 6.8 тэрбум Америк доллар буюу 19.7 их найдвар төгрөгийн гадаад зээл авч ашиглажээ. Үүнээс 27.3% буюу 6.4 их найдвар төгрөгийг улс дотроо дамжуулан зээлдүүлсэн байна. Гэвч энэ мөнгнөөс 47% нь иргэн төлөгдөг байна. Дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээл үйлдэгдэл 2016 онд 790.9 тэрбум төгрөг байсан бол
2020 онд 77% өсөж 1.4 их найд төгрөг болжээ. Сангийн яам ийхүү дотоодын гадны зээлийг дамжуулан зээлдэхтэй барьцаа батландаалтын гэрээ байгуулаагүй. Зарим зээл ямар нөхцөл шалтгаанаар эргэн төлөхгүй байгааг тодруулаагүй орхижээ. Мөн юунаас болж тухайн зээлдэгч төлөх найдваргүй болсон нь тодорхойгүй. Эргэн төлөх чадваргүй төсөлд зээл олгосон зээлдэгч тогтоосон хугацаа хуваарийн дагуу зээлээ төлөөгүй насжилт өндөртэй зээлийг барагдуулах ажлыг цаг тухайд нь зохион байгуулаагүй. Зээл эргэн төлөлтөд тавих хяналт сул байгаагаас зээлийн үлдэгдэл өсөж дээрх хэмжээнд хүрчээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн авалгыг 2020 оны жилээс эргэн төлөлт хийдэггүй нийт 73 зээлийн үлдэгдэл нь 1.4 их найд төгрөг байна. Гадны 54 зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрт улсын төсвөөс 1.5 их найд төгрөгийг төлжээ. Үүнийг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1347 төсөл арга хэмжээний 1.3 их найд төгрөгтэй зарцуулахад 1.1 дахин их байгаа нь алдагдсан боломж байгааг харуулж байгааг үндэсний аудитын газар онцолсон байна. Эргэн төлөлт хийдэггүй дотоодд дамжуулан зээлдүүлсэн 1.4 их найд төгрөгийн үлдэгдэлтэй 73 зээлээс дурдвал бүгд найрамдах Хятад ард улсын экспорт хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн орон сууцны хороолол дэд бүтэц төслийн хүрээнд барилгад байгуулалтын яамнаас 2011-ээс 2014 онд цагаан хуаран компани Бэрэн групптэй хамтран 70.5 сая $, буюу одоогийн аншаар 273.6 тэрбум төгрөгийн дүнтэй давхар дамжуулан зээлийн гэрээ байгуулж тус компаниуд нийт 2592 айлын 36 орон сууцны барилга бүхий хангаа утгам цагаан хуаран орон сууцны хотхныг барьж ашиглалтанд оруулжээ. Гэвч тус компаниуд нь эргэн төлөлт хийж эхлэегүй байгаагаас Бэрэн группийн үндсэн зээл 50.9 сая $, хүүгийн төлбөр 29.9 сая $, цагаан хуаран компани үндсэн зээл 19.6 сая $, харин хүүгийн төлбөр 11.5 сая $-ын үлдэгдэлтэй болжээ. Мөн засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үзэгдлийг боловсруулах зорилгоор 1991-ээс 1993 онд Азийн хөгжлийн банкны 3.8 сая $-ын зээлийг эрчим хүчний газарт дамжуулан зээлдүүлсэн байна. Гэвч Эгийн голын цахилгаан станцын төсөл хэрэгжээгүйгээс 2020 оны байдлаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 10.5 тэрбум төгрөг үр ашиггүй болж эргэн төлөгдөөгүй байгаа юм. Энэ мэт дотоодын компаниудад дамжуулан гаднаас зээл авч эргэн төлөлтөө удаашруулсан нэр бүхий 73 аж ахуйн нэгжийг танилцуулж байна. Дотоодод дамжуулан зээлсэн эргэн төлөлтгүй зээл тус бүрийн төлөгдөхгүй байгаа учраас шалтгааныг гаргаж эзэн холбогдогч нь тодорхой зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, улсын төсөвт үзүүлэх дарамтыг бууруулах нь зүйтэй байна гэж үндэсний аудитын газраас дүгнжээ. Автомашины нүүрсэн яндангийн хулгай газараа авч худалдан авах зар хаасаагүй харагдах болоод удаж байна. Тэгвэл нүүрсэн яндан гэж юу вэ? Түүгээр юу хийдэг вэ? Яагаад өндөр үнээр худалдаж авдаг вэ? Зэрэг асуултын хариултыг дараах мэдээгээр хүргье. Нэг хэсэг монголчууд хот хөдөөгэлтгүй хуучны Оросын туухай зурагт хөргөгч оёдлын машин хятадын булаатаа аяг маш өндөр үнээр авна гэсэн зарын дагуу буужигналдаж байсан. Өөрт нь эдгэр зүйлс байхгүй бол өрөөлөөсгүй худалдаж авах бүр болохгүй бол хулгайлах тохиолдол гарч байсан гэдэг. Тэгвэл энэ цаг үед автомашины нүүрсэн яндан өндөр үнээр авна гэдэг зар олныг хуйлруулж бүр сүүлдээ хулгайлах, худалдах, худалдан авах, хил дамнуулан борлуулах алт бизнес болон нүдэн дээр цэцгэлж байна. Юуны өмнө автомашины нүүрсэн яндан гэж яг юу юм бэ? Түүний ашиг тусын тухай хамтдаа сонирхъя. За энэ бол энэ тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн Пурусер автомашин байгаа. Энэ машин дээр бол үйлдвэрлэсэн оноос нь шалтгаалаад Пурусер машин дээр нэг фильтртэй, хоёр фильтртэй гэж нэг нүүрсэн яндантай, хоёр нүүрсэн яндантай. Одоо бид нэр фильтр гэж ярьдаг. Тийм хоёр төрлөөрөө байдаг. Энэ болохоор 6 оных гэхээр үйлдвэрлэсэн оноос хамаарат 2 буюу 1 ширхэг байна гэсэн. 7-оос дээш онтой 7-оос 8 он 7-8 онд нь 2
фильтртэй буюу 2 нүүрсийн яндантай. 3-аас 6 хононд нь 1 фильтртэй гэж байгаа. Энэ болохоор 1 фильтртэй. Энэ болохоор том фильтр. Энэ болохоор одоо нэг хулгай аваад байгаа ашигтай элементүүд нь энэ дотор байдгүй гэж бид нэр үзээд байгаа байхгүй юу. Зөвхөн энд байрладаг 2 фильтрийг ухаад авцсан байгаа байхгүй юу. Энэ 2 фильтр хөдөлгүүрээс гарч байгаа нөгөө угаарын хийгч нь дотроо шүүдэг гэсэн. Дотор талын ингээд задлаад үзэхээр ингээд явцсан төмөр сараалжин шүүгчтэй байдаг. Тэрийг эдгээр ухаж авчаад байгаа. Тэр байхгүй болохоор нөгөө хөдөлгүүрээс гарч байгаа хортыг чинь ялахгүйгээр гушээтэл дотроос гушээтэл шүүгээд их юм байна. Шууд гарчдаг байхгүй. Тэгэхээр энэ гол юм чинь энд байрж байгаа фильтр чинь нүүрсэн нөгөө хөдөлгүүрээс гарч байгаа угаарын нэг чинь шүүж ийна гэсэн. Одоо алдсан тохиолдлууд байгаа. Алдсан тохиолдолд ийм нөгөө 6-7 оных чинь 7-8 оных чинь 2 фильтртэйг алдчихад ийм хуучин 1 фильтртэйг тавиад ирж байгаа. Тэгэхээр нөгөө утааны үзүүлэлт нь хэвэн байгаад байдаг. Бид нөгөө үйлдвэрлэгчээс нөгөө одоо яг ийм юм байна гэд бид өөрсдөө нөгөө технологийн картныхаа дагуу үзэхлээр 1 фильтртэй болохоор тэр тээврээс тэнцэхгүй болчихж байгаа. Үйлдвэрлэгчээс 2 байх хэрэгтэй. Манай 50-11 стандарт дээр заагаад өгчихсэн байж байгаа. Үйлдвэрлэгчээс тогтоосон яндан буюу гушээдэлтэй байна гэж заагаад өгсөн. Тэгэхээр нөгөө дуу чимээний төвшингийнхаа хувьд ч бас энэ чинь нөгөө 2 шүүгчтэй байх хэрэгтэй юм чи 1 шүүгчтэй болоод ихээр чинь бас нөгөө хөдөлгүүрээс шалтгаалаад угаарын хийгээ гаргахаас хэмжгээс хулаад. Одоо нөгөө нэг хүмүүс чи ер нь бол яндангаа алдснаа зарим нь мэдэхгүй яваад шүү дээ. Одоо тийм мэдэхгүй тэгээд нөгөө үзлэгт орохдоо мэдчихэж байгаа байхгүй. Ирээд яасан бэ байсан шүү дээ. Тэгээд бид нартай ч нөгөө хэрүүл тэмцлээ хийн. Та нар баг тэмцүүлэх хэвээр та нар ямар хамаатай. Энэ бол хамаагүй үед бол биш байхгүй юу? Яагаад тэгэхээр хөдөлгүүрээс гарч байгаа дутуу шатсан одоо угаарын хийг шүүж байгаа ганц юм чи энэ фильтр байхгүй. Энэ нүүрсэн яндан гэдэг юм чинь шүүж өгч байгаа. Энэ шүүхгүй шууд гарахаар нөгөө эндээс гарч байгаа хортой хүнд элементүүд чинь шууд хоошоо гүшээтлээр агаар авчиж байна л гэсэн. Автомашины нүүрсэн яндаг яагаад хүмүүс өндөр үнээр худалдан аваад байна вэ? Нэгдүгээрт манай урд хөрш агаарын бохирдол утаадаа тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хайдаг автомашин оролцуулахгүй байх хууль гаргасан явдал гэж харж байна. Хэрв утаа их хайдаг машинтай оролцвол маш өндөр тургуультай байдаг. Тиймээс хятадд яндангийн оргино шүүлтүр их хэрэгэлттэй болжээ. Гэхдээ хятадууд шүүлтүр сайтай яндан Японоос дангаар нь авах боломж хомсдол Монголыг оньсон байх магадлалтай юм. Монголд Япон машин тэр дундаа пүрүс маш их байгаа. Өндөр үн хэлэхэд өөрсдөө бариад ирнэ гэж тооцсон нь биелэлээ олжээ. Өндөр үнээр авч байгаа өөр нэг шалтгаан нь автомашины нүүрсэн янданд үнэт металл байдаг гэдэг яриа юм. Ийм мэдээлэл гарснаас хойш яндан хулгаал зарж борлуулдаг бүлэг этгээдүүд бий болсон тухай цагдаагийн байгууллагаас хэлж байсан удаатай. Тэгвэл нүүрсэн янданд үнэт металл бий юу? Байдаг бол яг ямар металл байдаг вэ? Цагаан алтны бүлгийн элементүүд гэж үүдэг. 6 төрлийн металлууд элементүүд. За тэрний нэг нь бол палладий байгаа. Тэгэхээр физик шин чанараас нь авч үзэх юм бол ийм мөнгөлөг цагаан өнгийн ийм хатуу металл үүдэг. За тэгээд ер нь бол энэ нөгөө өөрөө ийм бас нэг хатуу ийм шин чанартай тий. Тэгээ химийн ийм каталитик шин чанартай тэгээд бас шилждэг металл гэж ярьдаг л да. Тэгээд тэр шин чанар дээр нь тулгуурлаад одоо төрөл бүрийн салбарт хэрэгэлдэг байна. Тэр дотроос л ерөөхдөө гоёл чимээлийн үйлдвэрт хэрэгжилж байна. За эмнэлгийн салбарт хэрэгжилж байна. Эмнэлгийн багш тоног төхөөрөмжийг хийж байна. За дээрэс нь энэ нөгөө өндөр технологи буюу одоо энэ манай сүүлийн үед суурин болон зөөврийн одоо компьютер гар утаснд ч гэдэг юм юм. Катализаторын үйлдэлтэй ингээд яаж чаддаг. За тэгээд хамгийн гол хэрэгэлдэг салбар нь юу гэхээр автомашины үйлдвэрлэлд хэрэглэн. Автомашины нөгөө нэг яндан дотор ингээд яагаад вэ шүү дээ. Тэр нь бол нөгөө каталитик конвертер хэлбэрээр конвертер буюу нөгөө нэг хөрвүүлэгч гэсэн юм хэлбэр гэдэг. За тэр нь яадаг гэхээр нөгөө автомашины нөгөө дотоод шаталт хөдөлгөөрөөс ялгарч байгаа хий гэж байгаа гадагшлуулагч хий гэж. Тэр гадагшлуулагч хий дотор бол нөгөө янз бүрийн бохирдуулагч, янз бүрийн төрөл бүрийн хортой хийнүүд агуулгаддаг юм л та. Тэгэхээр нөгөө палатын химийн шин чанар дээр нь тулгуурлаад тийм ээ тэр нөгөө нэг гадагшлуулагч хий дотор агуулгадж байгаа тэр бохирдуулагч тэр хортой хийг бол одоо хин хэмжээг бол бууруулах юм зорилготойгоор энэ палладыг бол ашигладаг. Нүүрсэн яндан дотроо хатуу ган болох цагаан алт паллади хөнгөн цагааны эсэл зэрэг үнэт металл агуулдаг нь үнэн байжээ. Тухайн металлууд нь түргэн хугацаанд азотын эслийн 7 нэгдэл угаарын хийн нүүрс төрөгчийн ялгуурлалтыг бууруулах зориулттай юм байна. За тэгвэл нүүрсэн яндан яг хэдэн төгрөгөөр худалдаа авдаг вэ? Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ нүүрсэн яндан авч байгаа гэсэн үү? Авч байгаа юуны хөө? Пүрүс 20.
Бүрүүсөрөө хэдэн оных юм? 2006. 350 авч шүү. Оноосоо хамаарат байгаа мó? Тий, 7 оноос хойш сая 500. Өөр машиныг авч байгаа мó тэгээд? Бүх машиныг л авах шүү дээ. Бензин. Нүүрсийн яндаа авч байгаа гэсэн үү? Авна. За ямар үнэтэй авч байгаа юм бол Purus 20-ыг Хэдэн оных вэ? 2007. 2 оноотой сая 500, нэгтэй 350. 6 оных бас байгаа даа. 6 оноо 350. Хятадууд ундаг машиных нь янданг монголчуудын өөрсдийнх нь гараар тоноолж зөөлгөж байгааг илэрлэл юм а. Автомашины нүүрсийн янданг хятад руу их хэмжээгээр гаргадгийг бүгд мэддэг. Гэвч хулгаан бараа хил дамнан дамлагдаж байхад хин хараагүй мэд хажуугаараа өнгөрүүлээд байна вэ. Өнөөдөр нүүрсийн яндангийн хулгай, хууль бус худалдаа 8-аг ганц хазаарлаж байгаа газар нь авто тээврийн үндэсний төв болчиход байна. Учир нь нүүрсийн яндангуу тээврийн хэрэгслийг техникийн үйлслэгээр тэнцвүүлэхгүй байгаа явдал юм а. Нөгөө нүүрсийн яндан байхгүй байна гэвэл техникийн үйлслэгээр тэнцээгүй гэж тэнцээгүй, тэнцэхгүй. Угаасаа нөгөө утааны үзүүлэлт үзэлэрэнгууд CO-гийн хэмжээ чинь өндөр загаалар. Тэгэхээр нөгөө програм дээр тэнцэхгүй гэсэн үнэлгээ чинь автоматар гараад ирдэг байхгүй. Тэгээд бид нэр одоо оролдоод энийг тэнцвүүлэх барих тийм асуудал. Тэгээд тэнцэхгүй болохоор цаашаа шууд мэдээлэл нь явуулна гэсэн үг. Одоо нөгөө үндэсний дата түүх смарт кар одоо автобокс мокс дээр шууд автоматар орно гэсэн. Тэгээд ер нь бол хөдөлгөөнд оролцох. Замын хөдөлгөөнд оролцох эрх. Манайш нөгөө замын хөдөлгөөнд оролцох эрх болгож байгаа байгууллага шүү дээ, тий. Замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болгож байна л гэсэн. Техникийн хяналтын үйлчлэгээр нүүрсийн яндангуу машиныг тэнцвүүлэхгүй болсноор иргэд өөрийн катализатороо салгаж зарахгүй болохын дээр хулгайд алдахгүй тул дор бүрний арга хэмжээ авч эхэлсэн байна. Гэхдээ өөр нэг асуудал үүснэ үзлэгт орох хугацаанд түр нүүрсийн янданд тавьдаг явдал бүр энэ хэрэгцээг дагаад яндан түрээс хүртэл бий болжээ. Онцлогоонд ороход түрээслээд байгаа юм. Тий, одоо үзлэгт ороход нь бид нар бол тухайн үед одоо тээврийн хэрэгслийн шугамаар орж ирэхэд бүрэн бүтэн байна уу гэдгийг үзэж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр чинь нөгөө яндангаа алдсан. Тэгээд түрээсийн үйлчлэгнээс 250 сая төгрөг түрээслээд тавьчихсан. Тэгээд ирээд үзлэгт ороод буцаагаад авчиад өгч байгаа. Тэгэхээр ч нөгөө биднийг хоорон мэхлэх үйл ажиллагаа чинь яг тэр түрээсийн үйлчлэгээ тийм юм дээр чи явагдаад байгаа. Агарын бохирдол ихтэй утаа угаартай байгаагаа шүүмжилэгч автомашиныхаа яндаг эсвэл хин нэгнийг хийх суглаа зарчдаг монголчуудын хувьд өөрийнх нь болоод хайртай дотных нь хүмүүсийн эрүүл мэнд өнөөдрийн 5 цааснаас нь хямдхан болжээ. Тиймээс жолооч хулгаан гэмт хэрэгээс сэргийлж автомашинаа хамгаалттай хяналтын камертай газар байрлуулахыг зөвлөж байна. Сүүлдний хэлэхэд хилээр орж ирсэн Purus маркийн тээврийн хэрэгслийн нүүрсийн яндаг сугалж аваад хятад яндан суйрлуулдаг ченжгийг бүлэглэл байдаг нь ил байна. Сугалсан яндагаа бөгнүүлж байгаад буцаагаад урагш нь гаргаж байгаа нь хиндэж ойлгомжтой. Тиймээс хилгайл хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе гэдгийг хэлэх хэрэгтэй. Тиймээс хилгайл хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе иржээ. Эхний ээлжид нүүрсийн яндаг сугалж гадагш нь гаргаж зараад байгаа ченж гэх нөхдүүдийг илрүүлж зогсоох хэрэгтэй юм а. Ипотекийн 8% хүүтэй зээлийг өнгөрсөн оны 4-р улирлаас эхлэн 6% хүүтэй болгосон байгаа. За тэгвэл энэ онд нийтдээ ипотекийн зээлд 700 тэрбум төгрөгийг төсвөлжээ. Үзэгч та бүхэн графикаас харвал за 1-р сард 50 тэрбум төгрөгийг төсвөлсөн бол за үүнээс 43.3 тэрбум төгрөгийг 545 зээлдэгчид олгоод байна. Харин энэ 2-р сарын байдлаар нийтдээ 52 тэрбум төгрөгийг төсвөлөөд байгаа бол яг одоогийн байдлаар 12.3 тэрбум төгрөгийг 154 зээлдэгчид олгоод байгаа юм а. Ингээд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, за нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллөг бууруулах тухай хуулийн хүрээнд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах хугацааг за өнгөрсөн 2020 оны 4-р сараас эхлэн нийтдээ 26 сарын туршид бол хойшлуулах шийдвэрийг гаргаад байгаа. За тэгвэл 4 дахь удаагийн шийдвэрээр за нийт одоо төлбөрийн үлдэгдэл хэрхэн гарсан талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэж байна. За нийтдээ 61,715 зээлдэгчид 3.4 их найд төгрөгийн төлбөрийн үлдэгдэл төвлөрсөн байна. Үүнээс 67.2 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл байгаа бол харин 96.1 тэрбум төгрөг нь хүүний төлбөрт суудгах байгаа юм а. Нийт банкны системд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 5.6 их найд төгрөгтэй тэнцэж байна. За харин үүнээс хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 4.3 их найд төгрөгтэй тэнцэж байгаа юм а. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг бол сарын дундаж дүн нь 649 сая төгрөг болж байна.
Харин өнгөрсөн онд нийт ашиглалтанд орсон орон сууцнаас харвал 2021 онд нийтийн зориулалтаар 17478 өрхөд орон сууц ашиглалтанд орсон. За үүнээс Улаанбаатар хотод 14184 айлын орон сууц, харин орон нутагт 3294 айлын орон сууц ашиглалтанд ороод байгаа юм. Тэгвэл энэ онд нийтдээ урьдчилсан байдлаар 95 төслийн хүрээнд 16495 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа юм. Үргэлжлэл үзэгч та бүхэнд ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн 10-ны хооронд E-Mongolia цахим системээр дамжуулан оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл эхэлж байгааг мэдээлж байна. Батлан хамгаалахын яамны зүгээс 2022 оны 1-р сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулж нийтдээ 100 гаруй мянган иргэн цахимаар цэргийн бүртгэлийг хийлгээд байна. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй 2 дахь үйлчилгээ болох оюутан цэргийн бүртгэлийг цахимаар хийхээр болжээ. Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системд энэ оны 3 дугаар сарын 1-ний өдөр нээгдэж 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Та бүхэн мэдж байгаа өмнө одоо оюутан цэрэг сургалтын бүртгэлийг хийхдээ нөгөө сургалтанд хамрагдах хүсэлтэй хүүхдүүд маань бүгдээрээ сургуулийнхаа сургалтын албанаас тодорхойлт авдаг байсан. Голч дүнгийнхаа талаар сургалтынхаа одоо голч дүнгээ баталгаажуулсан тусдаа бичиг авдаг байсан. Ингээд 2-3 төрлийн бичиг баримт бүрдүүлээд дүүргийнхаа цэргийн штаб дээр очиж бүртгэлээ хийлгээд тэндээ тэнцэж гэнүү тэнцэхгүй байна уу? Ингээд цаашаа явдаг байсан. Тэгвэл өнөөдөр тэр хүүхд маань сургалтын алба нөгөө дүүргийнхаа цэргийн штабаар дамжихгүйгээр шууд одоо E-Mongolia цонхонд хандаад тэр хүүхдүүд бүртгэлээ хийх боломжтой болно. Тэр хандсан хүүхдүүдийн мэдээллийг яах вэ гэхээр нөгөө магадлан итгэмжлэгдсэн сургууль сурж гэнэ үгүй юу? 1-р курсын хүүхэд мөн байна уу, биш байна уу? Нөгөө сургалтын голч юм маань 2.8 бидний тавьж байгаа шаардлагад хүрж гэнэ үгүй юу гэдгийг манай боловсрол мэдээлэл технологийн төвийнхэн шууд баталгаажуулаад таны мэдээлэл одоо та энэ оюутан цэрэг сургалтанд хамрагдах боломжтой боломжгүйг ерөөсөө 5 минутын дотор тэр хүүхдэд буцаагаад мэдээлээд өгчгөр болчихж байна. Ийм давуу талыг одоо оюутнуудад олгож байгаагаараа одоо манай энэ удаагийн бүртгэл бол давуу талтай байгаамаа гэж бодож байна. Өчигдөр Монголын оюутны холбооны удирдлагатай бол уулзсан байгаа. Оюутанд энэ E-Mongolia-гээр бүртгэдэг нь бол сая боловсролын яамны өвтөд ярьлаа. Боловсрол шинжилгээ ухааны яам бол оюутанд үзүүлэх үйлчилгээг одоо хөнгөвчлөх ийм нэрийн дор E-Mongolia одоо энэ системээр оруулж ингэж бүртгэж байгаа гэдгийг одоо та бүхэнд хэлье. За Монголын оюутны холбоотой бол ярьсан. За энэ жил бол энэ төсөв мөнгөтэй холбогдуулаад энэ асуудлыг бол нэлээд одоо хамсан байдлаар ингэж хийж байгаа. Ирэх жил бол ингээд энэ тоог нэмэгдүүлээд ингээд Монгол улсын ерөнхийлөгч болон бус улсуудын мөрийн хөтлөлт заасны дагуу цаашаа одоо хөгжүүлээд явах юм аа. Цэргийн албаны нэг үндсэн төрөл болсон учраас энэ асуудлыг ингэж хийж байгаамаа гэдгийг бас та бүхэн одоо ойлгох байхаа гэж бодож байна. 2022 он гарснаас хойш E-Mongolia системд төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг оруулсан бөгөөд иргэд давхурцсантойгоор 8.5 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ. Үүний 56% нь нийслэл хотын иргэд байгаа бол харин 44% нь хөдөө орон нутгийн иргэд байгаа юм а. Мөн тус цахим системд шинээр барилга хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, байгаль орчин аялал жуулчлалын яамны аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ. Мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг хүүхдийн мөнгө авах хүсэлт зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болжээ. 2022 онд цахим хөгжил харилцаа холбооны яам E-Mongolia Академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэж байна. Өнгөрсөн 2021 онд нийт 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжуулж E-Mongolia системд нэгтгэсэн бол мөн өнгөрсөн 7 хоногт 21 аймгийн засаг дарга нартай уулзалт хийж санал солилцжээ. Мэдээллийн хөтөлбөр орчуулагч Тоймч Баярбатын бэлтгэсэн гадаад мэдээгээр үргэлжилж байна. За үзэгчдээ орой минь хүргэе. За дэлхийн дахиад онцлог үйл явдал мэдээллийн таймыг үзэгч та бүхэндээ таймлан хүргье. За өчигдөр Оросын холбооны улс Украиний зүүн бүс Донбассын бүс нутагт Луганск болоод Донецкийн салан тусгаарлагч бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсөн мэдээлэл гаргалаа. За энэхүү мэдээллийн дараа барууны улс орнуудын төр засгийн тэргүүнүүд Оросын холбооны улсын энэхүү үйлдэлийг буруу шаасан мэдээлэл гаргасан байна. За Украиний ерөнхийлөгч Володимир Зеленский
Оросын холбооны улсын энэхүү үйлдэл нь бол тус улсын одоо газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын эсрэг томоохон ноцтой үйл явдал боллоо гэдэг зүйлийг бол энэхүү мэдгдэл гаргасан байна. Тэгэхээр Оросын холбооны улсын эсрэг барууны улс орнууд томоохон эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг бол уриалсан зүйлийг бол өөрийнхөө мэдгдлийн хүрээнд бол Украины одоо ерөнхийлөгч бол хийсэн байна. Тэгэхээр Оросын холбооны улс за энэхүү мэдгдлийн дараа одоо Украины зүүн бүс нутгийн Донбассын бүс нутгах инх тайвныг одоо хангахын тулд за Украины айрам одоо Донбассын бүс нутагт нөхцөл байдлыг хөндрүүлж болзошгүй. За өнгөрөх 7 хоногт болсон энэ цэргийн Украины зүгээс үзүүлсэн үйлдлийн эсрэг за энэ бүс нутагт инх тайван байдлыг хангахын тулд өөрийн одоо цэргээ илгээх болсон шийдвэрийг Оросын холбооны улсын ерөнхий Владимир Путин гаргалаа. Тэгэхээр энэхүү үйлдэл нь Украин улс руу ямар нэгэн байдлаар халданд довтолж байгаа үйлдэл биш. За харин одоо хүлээн зөвшөөрсөн Донбассын бүс нутагт Луганск болоод Донецкийн бүгд найрамдах улсуудын за батлан хамгаалах байдлыг хангах хүрээнд за Оросын холбооны улсын за зэвсэгт хүчин за энхийг сахиулахаар бол энэ бүс нутагт ажиллаж байна гэдгийг бол Оросын холбооны улсын талаас бол хийж байна. Тэгэхээр энэ зүүн Европын бүс нутагт болж байгаа ялангуяа нь Украины зүүн бүс нутаг Оросын холбооны улс болоо Украины хооронд үүссэн нөхцөл байдал за сүүлийн саруудад одоо бодит шийдэл төрөхгүй байгаа. За үүнтэй холбоотой барууны улс орнуудын төр засгийн тэргүүнүүд за өндөр албан тушаалтнууд Москвад бол сүүлийн 7 хоногуудад ээлж дараагаар айлчж яриа хэлцээ дипломат улс төрийн одоо шийдэл гаргаж энэ асуудлыг шийдэх гэсэн тохиролцоо хүрэхээр одоо Москвад бол ээлж дараагаар уулзалт хийсэн боловч бодит үр дүнд хүрээгүй. За ийм учраас мөн одоо өнгөрөх 7 хоногт Украины зүгээс энэ Украины зүүн бүс нутагт энэ салан тусгаарлагч хоёр улсын эсрэг цэргийн одоо тэрнгүү үйлдэл гаргасан учраас Оросын холбооны улсын зүгээс энэхүү алхмыг хийж байна гэдгийг бол олон улсын ажиглагч шинжилж онцолж байна. За Украины нөхцөл байдалтай холбоотой нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл одоо яаралтай хуралдаан хийсэн байна. За энэхүү яаралтай хуралдааны хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн гишүүн улс орнууд Оросын холбооны улсын за энэхүү үйлдэл нь бол за Украины улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын эсрэг бол одоо ноцтой сөрөг үйлдэл гаргалаа. За мөн олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн үйлдэлээ гэдгээр бол буруу шаасан байна. За түүнээс гадна Минскийн хэлэлцээрийг бол Оросын холбооны улс дагаж биелүүлсэнгүй. За энэхүү одоо Минскийн хэлэлцээрийг бол зөрчсөн гэсэн мэдээллийг бол гаргажээ. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн одоо Жозеф Байден энэхүү Оросын холбооны улсын энэ шийдвэртэй холбоотой за Америкийн нэгдсэн улсын иргэд аж ахуйн нэгж Украинийн зүүн бүс нутаг Донбассын бүс нутагт Луганск болоод Донецкийн салан тусгаарлагч бүгд найрамдах улсын одоо ямар нэгэн байдлаар эдийн засгийн хүрээнд бол хамтран ажиллах ялангуяа хөрөнгө оруулалт санхүүгийн ямар нэгэн үйлчлэгээ хийхийг бол хориглосон одоо зарилэгт бол өчигдөр гарын үсэг зурсан байна. Тэгэхээр Оросын холбооны улсын болоод Украины нөхцөл байдал сүүлийн 7 хоногт бодит яриа хэлцээнд хүрээгүй учраас нөхцөл байдал улам одоо дамжирч байна гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдрийн одоо гол сэдэв болж байна. Оросын холбооны улс болоод Украины хооронд үүссэн нөхцөл байдлаа холбоотой дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны ханш одоо өчигдөр өссөн байна. Тэгэхээр өнгөрөх оны сүүлээр дэлхийд дахинд нүүрлсэн эрчим хүчний хомсдолтой холбоотой түүхий газрын тосны үн одоо сүүлийн 7 жил байгаагүй өндөр ханшинтай хүрээд байсан. За ердөө 2-7 хоногийн өмнө бол одоо 91 ам долларын ханштай байсан түүхий газрын тосны ханш бол нэг баррел одоо түүхий газрын тосны ханш өчигдөр бол 97 ам доллар бол авсан байна. Тэгэхээр Оросын холбооны улс нь өөрөө одоо Европын улс орнуудад за газрын тос гэхээс илүү одоо байгалийн хий болон одоо мөн бусад төрлийн бараа бүтээгдэхүүн их сурталчилга улс учраас зөвхөн одоо энэ газрын тосны ханш өсөхөөс гадна бусад бараа бүтээгдэхүүний үн ханш өснө гэдгийг бол эдийн засаг шинжээчид бол онцлсон байна. Тэгэхээр түүнээс гадна энэ хөрөнгийн зах зээл дээрх савлгаа бол өчигдөр ажиглагдлаа. За Оросын холбооны улс болоод Украины нөхцөл байдал одоо хүндэрч байгаатай холбоотой хөрөнгийн зах зээлийн одоо дээрх бол уналт ажиглагдсан гэдгийг бол олон улсын одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон тавьсан байна. Бүгд найрамдах Хятад улсын эрх үхий байгууллагуудын төлөөлөл өнөөдөр тус улсын эдийн засгийн өсөлтийг хангахын тулд тодорхой хэмжээний төрөөс татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг одоо хэрэгжүүлэхээр болсон талаарх мэдээлэл хүргэсэн байна. За Reuters-ийн мэдээлсээр тус улсын сангийн сайд за өнгөрөх жил бүгд найрамдах Хятад улсын төр засгаас за эдийн засгийн өсөлт удаашрч байгаатай холбоотой 1.1 тэрлон юанийн одоо хөнгөлтийг үзүүлсэн. За энэ жилийн хувьд бол үүнээс их хэмжээний татвар болоод одоо бусад хураамж ийм хөнгөлтийг бол үзүүлнэ гэдэг мэдээллийг бол өгсөн байна. Тэгэхээр тус улсын зарим бүс нутгууд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой
төрөөс тодорхой хэмжээний одоо дэмжлэг үзүүлэн за түүнээс гадна энэ бус нутгийн иргэдэд үзүүлэх за нийгмийн хамгааллын бодлогоо бол цаашдаа хэрэгжүүлнэ. За нийгмийн халамжийн хэмжээг бол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн мэдээллийг бол өгсөн байна. Тэгэхээр бүгд найрамдах Хятад улсын эдийн засгийн өсөлтийг бол энэ жил Дэлхийн банкнаас 5.1% байх болов гэсэн одоо тийм тооцоол гаргасан. За энэ нь бол 2020 онд одоо энэ цар тахлын нөлөөнөөс болж энэ улсын эдийн засаг бол 2.3% орчим бол өсөлттэй гарч байсан. За үүнээс хойш өнгөрсөн жилийн өсөлтөө бол хангаж чадахгүй юм нөхцөл байдал хүрж байгаа. За бүгд найрамдах Хятад улсын эдийн засгийг бол 5.4 за түүнээс дээш 6% хүрэх болов гэсэн тооцоолыг бол Дэлхийн одоо эдийн засаг судлаачид гарган тавьж ирсэн. Харин бол бодит нөхцөл байдал дээр энэ цар тахлын нөлөөнөөс болоод тус улсын эдийн засгийн өсөлт бол удаашрч байгаатай холбоотой. Төр засгаас бол тодорхой одоо татвар хураамжийн оновчтой одоо бодлогыг хэрэгжүүлнэ. За үүнээс гадна нийгмийн халамжийн бодлогыг зөв зохистой явуулснаар бол эдийн засгийн өсөлтийн удаашрлыг хангахад бол бодиттой хувь нэмэр оруулна гэсэн мэдээллийг тус улсын одоо сангийн сайдын өгсөн мэдээлэл бол урдгдсан байна. За ингээд үзэгч та бүхэндээ гадаад мэдээг сонирхох үзсэн явдал баярлалаа. Мигмар гарагийн орой мэдээлэл хөтөлбөртэй хамтаас үзэгчдэд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.